2016 онд Эвелин Сойс гэнэт алга болсон. Түүний охин ээжигээ Сингапур руу зугцсан гэж ярьж байсан ч энэ бүхний үнэн газар дор 2 метрийн гүнд нуугдаж байлаа. Тэдний гэрийн бохир усыг цэвэрлэх сав 4 жилийн турш аимшигтай нууцыг хадгалж байсан юм. Энэ бол Филиппинд болсон Эвелин Сойсын хэрэг. Төсөөлөд үзтээ ээж чинь гинэт алга болчихсон хэрнээ Facebook дээрээ идэвхтэй хിവэр байвал яах вэ? Эхэндээ тиймч ноцтой санагдахгүй байж магадгүй. Гэхдээ цаг өнгөрөх тусам нэг л с ижигтэй санагдаж эхэлсэн биз дээ. Яг ийм зүйл Сойсын гэр бүлд тохиолдсон юм. Сайн ээж халамжтай нэгэн байсан Мария Эвелин Сойс бодит амьдралаас алга болсон ч сошиалд амьд хിവэр байлаа. Бүр гайхалтай нь түүний охин Жона ээжийнхээ алга болсон огтхон ч санаа зовсон шинжгүй байсан. Хүмүүсийг илүү их сэжиглэхэд хүргэжээ. 2016 онд Сойсын гэр бүлийн дунд нэг сонин түүх яригдаж эхэлсэн юм. Жона Сойс ах игч нартаа нэгэн мэдээ дуулгасан нь тэдний ээж гинэтхэн Сингапур руу явчихсан гэх мэдээ байлаа. Жоногийн хэлснээр Эвелин ууртайгаар гэрээсээ гарч онгоцон сун Сингапур руу зүгээр л ниссэн гин. Тэрээр тэнд өөрийн гэсэн байшинд ганцаараа амьдарч гэр бүлийн маргаан асуудлуудаа бодож тунгаахаар шийдсэн гэж охин нь тайлбарлаж байв. Жоно бүр Эвелинд сошиал сүлжээгээр холбоотой байсаар байхыг шаарддаг байжээ. Төрсөн өдрөөр нь мэдчилгээ эсгээж дулаахан мессежүүд бичиж байх ёстой гэж. Ингээд 54 настай Эвелин Сойсыг 2016 оны 8 дугаар сарын 20-нд хамгийн сүүлд харагдсан бөгөөд түүнээс хойш тэр гинэт алга болсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам гэр бүлийнхэн нь Эвелиний харилцаа нэг сонирн байгааг анзаарч эхэлжээ. Түүний мессежүүд ихэнхдээ богино, хувийн мэдээлэл багтай байлаа. Тэр хизээч видео дуудлага хийдэггүй. Сүүлийн үеийн зургаач гэрээхэндээ илгээдэггүй байсан байгаа юм. Сингапур дахь амьдралын талаар асуухад хариултууд нь дандаа л бүдэг бадаг, булзайсан байдалтай байдаг байв. Гэр бүлийнхэнтэйгээ ноцтой асуудалгүй байсан хүн яаж гинэт алга болж бүх нүүр тулсан харилцаагаа бүрэн тасалж чадна гэж сэжигтэй шинжүүд улам нэмэгцээр Эвелиний паспорт хаанч байхгүй, бас улсаас гарсан ямар ч бүртгэл байгаагүй. Гэр бүл нь нөхцөл байдлыг нэгтлэх тусам Жоногийн ярьсан түүхтэй зөрсөөр байлаа. 7 хоног сар жил болж өнгөрөхөд Эвелиний алга бололтыг үл тоох боломжгүй болсон юм. Эцэст нь 2018 оны 9-р сарын 7-нд яг 2 жилийн дараа түүний хүү Майкл ээжигээ сургаггүй алга болсон гэж цагдаад мэдэгджээ. Гэвч эхэндээ цагдаа нар тийм ч их сандарсангүй. Эвелин насанд хүрсэн хүн байсан тул өөрийн хүсэлтээр явсан байж магадгүй гэж үзжээ. Үүнийг хувийн шийдвэр хэмээн тооцоод яаралтай арга хэмжээ авсангүй. Харин 2020 оны 6 дугаар сард Майклийн олон жил хүлээсэн эргэлзээ тайлагдав. Майкл ээжийнхээ байшинг засварлаж байсан бөгөөд гал тогооны хэсгийг шинжилж байв. Тэр үед нэг л сонин өмхийн үнээр агаарт үлдэж байгааг анзаарсан юм. Эхэндээ барилгын ажилтай холбоотой бизгэж тоогоогүй. Гэвч хэд хоногийн дараа үнэр улам хүчтэй болсоор байлаа. Тэгээд Майкл ажилчдаас гал тогооны шалны доогуур гүн ухахыг хүссэн байна. Нилээн ухаж үзэхэд бетоны давхаргын дороос тэд Эвелиний иргэний үнэмлэх, гадаад паспорт, мөн ATM карт олжээ. Ээжийнх нь хувийн эзүүс өөрсдийнх нь гэрийн суурин дор булчлагдсан байсныг ойлгох тэр мөч үнэхээр цочирдон байсан баг. Тэр ганцаараа цааш ухаж зөрхөлсөнгүй. Юу олж харахаасаа айсан учраас. Маргааш нь Майкл цагдаад дахин ханджээ. Цагдаа нар энэ удаад байшинд ирсэн ч урдынхтай адил эргэлзэн хിവэр байв. Угалтаж ихэрж хэдэн цагийн турш үргэлжилсээр байлаа. Эцэст нь тэд байшингийн яг дороос дуусаагүй бохир ус цэвэрлэх танк дээр хурж ирсэн юм. Хагийг нь онгойлгосон тэр мөчөд дисгийн аргагүй өмхийн үнэр дэгдэв. Амьсгал авахтаж бэрх дотор муухай хүргэн үнэр байлаа. Тэгээд тэр тэнд байв. Септик танкны доор биеийн хумисан байдалтай амьгийн цогцос. Ялцрал маш хүнд шатандаа орсон тул царайгаараа таних бараг л боломжгүй. Цагдаа нар цочирдон тэр даруй газрыг хамгаалтанд авлаа. Иймч аврагчдыг дуудан цогцыг гаргах ажиллагаа эхэлсэн юм. Энэ цогцос Майкл төдийгүй цагдаа нарыг ч итгэж ядан алмааруулжээ. Эвелиний цогцос яагаад энд байна вэ? Үүнийг хэн хийсэн юм бэ? Хариулт хайх аялал дөнгөж эхэлж байсан бөгөөд энэ байшинд олон жилийн турш аимшигтай нууц нуугдаж ирсэн тодорхой болжээ. Цогцыг задлан шинжилгээнд оруулахаар бүсийн гинт хэргийн лаборатори руу хүргэв. Шинжилгээний хариу үнэхээр аимшигтай байлаа. Эвелин хүзүүндээ хутгалуулж амиа алдсан нь тогтоогдсон юм. Нас барсан шалтгаан аллаг. Түүний бие дээр олон удаагийн хутганы шарах, хүчтэй цохилтын улмаас гавлын эс нь хагарсан. Цээжинд нь 5 удаа, хүзүүнд нь 2 удаа, барын гарын шуудэр 2 зүсэлт байсан илэрчээ. Энэ бол санамсаргүй хэрэг биш.
Үүнийг хийсэн хүн Эвелинд маш их үзэн ядал тээж явсан нь эрт байв. Ингээд ДНХ-гийн шинжилгээ хийхэд зохицос үнэхээр Мария Эвелин Сойсих байв. Үннийг мэдэх мөч Майклд үнэхээр хүнд байсан бөгөөд Сингапурт амьд байна гэж итгэж байсан ээж нь гэрийнх нь яг доор булашлагдсан байв. Ингээд бүх сэжиг шууд хоёр хүн лөө чиглэв. Эвелинийг гадаадад байгаа гэж хамгийн их зүтгэж ярьж байсан хүмүүс Жона болон түүний найз залуу Руди байв. Цагдаа нар эргэлзэлгүйгээр тэднийг аллагын сэжигтнээр баримчилжээ. 2020 оны 7 дугаар сарын 23-нд Жона болон Руди нарыг Дисметан хотын цагдаа нар садалсан юм. Байцаалтын үеэр Жона өөрийнхөө ээжийг алж харин Руди түүнд тусалснаа хүлээн зөвшөөрөв. Шалтгаан нь үш хонзон уур хилэн гэжээ. Мөрдөн байцаалтын явцад Руди Эвелинийг үнэхээр үзэн яддаг байсан нь илт болсон юм. Энэ үзэн ядалт нь Эвелин Жона хоёрын хоорондын байнгын маргаанаас үүдэлтэй байжээ. Ялангуяа Жонагийн амьдралын хэм маяг Рудитэй үерхэж байгаа байдал дээр тэдний хэлснээр Эвелиний байнгын шүүмжлэл өглөлт нь гэрийн уур амьсгалыг хор хөнөөлтэй болгож эцдээ ийм зүйл хийхэд хүргэсэн гин. Гэхдээ бодит байдал дээр Эвелин бол Филиппийн гаралтай хайр дөрөн ээж байсан юм. Тэр хоёр хүүхдээ юунаас ч илүү хайрладаг байлаа. Түүний хүмүүжүүлэх арга барил олон Аз ээжүүдтэй адил хатуу боловч хайр халамжтай байв. Нэг зүйл тодорхой. Тэр үргэлж хүүхдүүдтэй хамгийн сайныг хүсдэг байсан. Жонаг том болох тусам Эвелин охиныхоо болчмгүй зан авирт санаа зовж эхэлжээ. Түүний нийгмийн амьдрал хит задгай болж эцэст нь дөнгөж 16 настайдаа жирэмсэн болсон байв. Ингээд Жона хүүхдийн эцэг болох найз залуутайгаа хамт амьдрахаас өөр аргагүй болсон юм. Эвелин үүнд маш их шаналж байлаа. Охин нь ирээдүгээ ингэж амархан сүйтгэж байгаа харах үнэхээр хүнд байсан байх. Хүүгийнх нь хэлснээр Эвелин Жонад байнга үүрэг хариуцлага хүүхдээ хэрхэн зөв өсгөх тухай сануулж өгүүлдэг байсан гин. Гэвч Эвелин мэдээгүй зүйл нь түүний Жона гэсэн хандлага нь Жонагийн уур хорслыг улмал өдөөж байсныг ээж нь загнах бүрт Жона Руди дээр очиж ээжийнхээ талаар гомдлож уурлаж ярьдаг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам Руди ч мөн Эвелинд дургүй болж эхэлжээ. Ингээд л тэд ээжигээ хүнөх төлгөө боловсруулж эхэлсэн байдаг. Эвелин алга болсон тэр өдөр Жона ээжигээ шатны дороос дуудаж сюрприз байна гэж хэлжээ. Юу ч сэжиглээгүй Эвелин тайван алхасаар доош буусан байна. Гэхдээ шатны доод талд нэг хүн түүнийг хүлээж байлаа. Руди гартаа алга барьсан, нүд нь аимшигтай уур хилэнгээр дүүрэн байв. Тэр огт эргэлзэлгүйгээр бүх хүчээрээ Эвелиний толгой руу зогсон юм. Эвелин газар унан яолон хөвтөж байлаа. Цус нь шал руу дарахсан ч тэр амьд байжээ. Ингээд шийдсэн хоёр хэрэгэд дуусгахаар шийдэж Руди Жонад галтгооны хутга авчрахыг тушаалаа. Жоно огт эргэлзсэнгүй. Тэр том хутгатай буцаж ирсэн юм. Дараагийн мөчөд тэр Эвелинийг олон удаа хутгалж амьд үлдэх ямар ч боломж үлдээсэнгүй. Охин шүү дээ. Алга үлдсэний дараа тэд Эвелиний амьгийн биеийг байшингийнхаа доорх септик танк руу зөөж бохор ус руу хийжээ. Тэд нууцаа өөрт дарлаа л гэж бодсон. Руди хайрга, ээлэс, цемент цахиалж тэдгээрийг хольж септик танкны дотор бетондож болсон байна. Тэдний бодлоор энэ бол төгс аллах байв. Өдөр хоногуд өнгөрч 7 хоног болж Эвелиний бие харанхуй, агааргүй орчинд задарч эхэлжээ. Удалгүй тэсгийн аргагүй өмхийн үнэр гарч эхэлсэн юм. Бүршүүдч үнрийг анзаарч эхэлсэн бөгөөд Рудиг байнга шин цемент зурж газрыг дахин битүүлж байгаа харсан хүмүүс ч байв. Үнэр хүчтэй болох бүрт Рудиг гадаа гарч ан цав бөглөж цемент нэмж асган аимшигтай гимт хэрэгэн нуун дарагдуулахыг оролддог байжээ. Энэ хооронд Жона өөр аргаар хийсэн хэрэгэн хичээж байв. Тэр ээжийнхээ дүрд орж Эвелиний Facebook хаягийг өөрөө хөтөлж эхэлсэн юм. Төрсөн өдрийн мэдчилгээ бичиж гэр бүлийнхэн найз нөхөд рүү мессеж илгээж яг л Эвелин мэд аашилж байв. Сошиал дээр Эвелин амьд зүгээр л байгаа мэт харагдаж байсан учраас хүмүүс удаан хугацаанд юу ч сэжиглээгүй байв. Ингээд Рудиг алхахын хэрэгт буруутган яллав. Харин Жона өөрийн эцэг ихээ хүнөөсөн хэрэгээр яллагдсан нь гэр бүлийн хувьд үнэхээр аимшигтай цохилт байлаа. Одоогийн байдлаар Жона, Руди нарыг яг хэдэн жилийн ял оноос нь талаар олон нийтэд ил болсон мэдээлэл байхгүй байна. Сүүлийн мэдээгээр тэд баримтлагдан яллагдсан хэвээр байгаач хэргийн шинж чанараас шалтгаалan шүүх ажиллагаа, яар шийтгэлийн дэлгэрэнгүй олон нийтэд зарлаагүй байгаа юм байна. Магадгүй шүүх хурал одоо ч үргэлжилж байгаа байх. Эвелин Сиолсын хэрэг гаднаас нь энгийн мэт харагддаг гэр бүлийн цаана ямар аимшигтай үнэн нуугдаж байдгийг харуулсан юм. Тэр охиныхоо буруу сонголтоос болж шаналж, охиндоо санаа зовж, түүнийг найз залуутай гэртээ байлгаж, ингээл нэг ээж байсан.
Харин тэд түүний сайхан сэтгэлийг цус талгаар хариулсан юм. Ердөө л хийдэх өгүүлсэн гэж үздэндээ. Мария Эвлин Сойс амгалан нойрсоосэй. Мөн түүнийг хуурж урвсан хүмүүст шударга яс заавал ирэх болтугай. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай сонсогчдоо.